За 1-р сарын 26-нд Баянгол дүүргийн 2-р хороо 86-р байрны за 7 давхраас 3 настай хүүхэд одоо эдгэрхий лифтний хаалга төрч зогсож байгаад унаж амь насаа алдсан. Түүнээс хойш одоо 20 гаруй хоног 3-7 хоногийн хугацаа өнгөрсөн байхад лифтээ засварлсан эсхийг одоо сурвалжлахаар ирсэн боловч за бүх давхартаа ийм хашилт хадаад ямар ч засвар хийгээгүй юм байдалтай байна. За ингээд дээшээ 7 давхраас 8 давхар руу гарах юм бол 8 давхарт ямар ч хашилт байхгүй. Эндээс дахиад хүүхэд хүн унаж амь насаа алдах ийм хүнд нөхцөл байдалтай хэвээр байгаа. За бид зарим оршин суугчдаас сөөхтөө шаардлага тавьсан эсхийг асуухад бол за сөөх хүлээж авдаггүй, хаалгаач онгойлгодаггүй. Бид нар бол сөөхийн мөнгөө төлдөг байсан. За юу ч хийхгүй болмаас одоо сүүлийн 3 сар төлөөгүй гэдэг ийм хариултыг өгсөн юм аа. Та бүхний хувьд шаардлага тавьсан уу? Ийм том асуудал гарч байгаа. Юу яах вэ? Ерөөсөө хаалгаач онгойлгох. Одоо та төгсөн ч хаалгаач онгойлгох. Та бүхний хувьд бас өөхийнхөө мөнгөийг төлдөг юм уу? Төлдөг. Гэтэ одоо сүүлийн 2-3 сар болоо өгдөгөөгүй. Юу ч хийхгүй хас söөхт байдаг. Нөгөөх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Юу яснаас хойш ч юм уу өнөл төгшөөр. Гэхдээ тэдний ямартай бүр одоо ингээ хоолоос ирээд хүүхдтэйгээ хүүхдтэй аваа. Ийм сургуулийн хүүхдтэй байхгүй. Тэднээс ингэж хамаагүй явж байгаа. Янз бүрийн асуудал болов яа. Тэгээ удахгүй лифттэй болно гэж яригдчихл байгаа юм лээ. Сөөхтэй өн бол байнга л холбоотой байрны групптэй ингээл саналаа хийлээл явдаг л та. Амар хэцүү үүдэн шин. Хичээлдээ явчаал цүнх мөнхтэйгээ дээшигээ өсчөд айгүй хэцүү. Хоёр одоо энэ лифттэй ингэж ойртохоос айж байгаа юу? Айж байгаа. Манай таццгийг гэдэг нь Баггүй. тийм үү? Энэ суухийн хүмүүн байдаг өөрөө гэсэн тий. Энэ одоо нөгөө хүүхэд гимтчихэд хахад яагаад одоо хүртэл лифтээ засварлахгүй байгаа юм болоо? Энэ тэр эрэгтэй төлөөч орж ирсэн мөнгөөр л хийх юм байна. Маад ямар хамаатай. Уучлаарай. Суухийн хариуцлага таны хин гэдэг үлээ? Хинтэй уулзах гэж байгаа гол нь. Эний чинь дэвшд эрэгтэй төлөөс 45 сая төгрөг орж ирсэн шүү дээ. Тэргээр нь хийгээгүй 21 оны төсөвдөгдөд ороод ирсэн мөнгийг одоо тэр хугацаанд ингээд лифт нэвтийн янзлцсан бол те бас нэг ийм эвгүй аюулгүй байж гарахгүй байсан баг. Энэ харин суухийн хийх ёстой ажил биш үү? Сөөх биш шүү дээ. Чи эрэгтэй төлөөлөл. Энэ лифт чинь 2019 оноос хойш за юу 2 жил гарan болсон. Чи одоо хэд их удаага ирж байна энд. Тэгээд одоо яагаад ингээд зүгээр нэг хог навшин арилгаал яваад исэн үнтэй яагаад ингээд нэг зууралдаад янз бүр болоод байгаа юм. Юу ч хүүхдийн аим хохирчоод Гэхдээ би яасан би байгаад байна. Хөөцөлдөөд бүр эрэгтэй төлөөлгүй явсаар хагаад бүр ингээд бид нэг хэд хэдгүүлээ явсан. Одоо яагаад надыг хоргоогоод байгаа юм? Таны бас яаж хөцөлсөн бэ? Би олон дахин яриг анхуйтайгаа ярьж байгаа юм чи. Чи аль хэлвэсэ? Өргөцөг юм байна гэсэн. Тийм үү та нар чи ингээд нэг Та бас 50 яриад өгчөөрэй тий. 50 яриад байх юу байгаа юм? Тэгтээ Цөөхөн ажилтан гэж юу яриад байгаа? Би хог навшин арилгуулад өөрсөрийн дараад ингээд явж байгаа. Тэгээ юу цөөхөн дараа би цалин мөнгө авч идэггүй. та ямар өргөхтэй энд байдгийг? Би оршин суугч. Хэн байхын та нарт ямар хамаатай? Цөөхөн ажилтан гэж чинь хариуцлагатай цалин мөнгө авч идээд энийг зохицуул явах. Та яагаад бухимдаад байгаа юм бэ? Бухимдахгүй яахын та нар ямар өвчтэй хэний захиалгаар ийм хийгээ яваад байгаа юм? Хэний захиалга гэж энэ хүүхэд Нүгэ энэ хаалгыг хэн зааж өгсөн та нарт? оршин суугчт нь. Тэгээд юу аюул манай сөөхгүй байр. Сая би танаас асуухад сүүхийн ажилтнанд байхгүй байна гэж хариулж байсан тий. Би байна тэгвэл. Яваад Сүүх яах гэж байд юм бэ? Сөөх байхгүй манайх. Сөөхгүй байр. Ямар өвчтэй захиалганы Сүүх сөөх зөвхөн хог цэвэрлэх гэж байдгүй. Чи би ямар цалин мөнгө авч идэх вэ? Яах юм? Иргэнийхээ хувьд би тэгж явсан. За бид 35 номерт байрлах сүүхийн ажилтан гэх хүнээс тайлбар мэдээллийг авлаа. Түүний хувьд бол бидэнд ямар ч буруу байхгүй, биднийг бити дарамтлаад бай гэсэн тайлбарыг өглөө. За энэ байрны тухайд 2 лифтнийхаа 1 лифт нь ажилтан байна. За эндээс бас нэг хүүхэд унж ирсдгийг үгүйсэхгүй, энийг анхаарах хүн байхгүй юм хүндрэлтийн нөхцөл байдал үүсэж байгаа маа. Тэр чинь мөнөөс барахгүй тэр чинь цугал байдаггүй шүү дээ. Сүүгээ ажилтсан шүү дээ. Тэр чинь бүр тамга тэмдгийн эзэмшдэг хүн шүү дээ. Төлөлгүй явах бүгд л төлдөг шүү дээ. Бүгд төлдөг. Тэгэл төлсөн мөнгө нь яаж тийм байгаа бөөм. тэргүй орж лээ. Хасаар ордог чинь. Хүүхдийн амнаас хохироод одоо сар гаруй хугацаа өнгөрч яхад лифт хэвээрээ байна. Оршин суугчдын зүгээс ямар байр суурь илэрхийлж байгаа юм бэ? Шаардлага тавьж байгаа юм уу? Одоо энэ тамга тэмдгээ аваад ячвал дараагийнхаа ажлыг их гэл тэгэл байж. Наад энэ тамга тэмдгнээс болоод ийм болоод байгаа шүү дээ. Сөхийг хариуцж байгаа
Нисгэ гэдэг хүн бол тэгэл олон жилийн турш сөхий ажлыг чийлэхгүй өөрөө хийсэн юм байхгүй ингээл яваад байгаа. За тэгэл лифт нь ажиллахгүй олон жил боллоо тийм үү. За тэгээ засвар үйлчлэгээ айлууд бол дандаа хуваасаа мөнгө гаргаж энэ контортод төлж байгаа. Хурал мурал хийгээд хүлийн зөвшөөрөгдсөн дарга нь бол энэ одоо олон нийтээр хүлийн зөвшөөрөд одоо даргаар сонгоё гэсэн хүн бол байна хажууд. Тэгэхдээ тэрэнд бол тамга тэмдэг өгөхгүй байна.